Англи, орос, хятад хэлний орчуулагчдын анхан шатны бичгийн чадварын сорилын мэрэгжлийн 3 дугаар зэргийн гэрчлэгээ гардууллаа. Гэрчлэгийг энэ оны 2 дугаар сарын 15-ны өдөр орчуулагчдын анхны мэрэгжлийн зэргийн шалгалт өгсөн 22 хүн гардаа авлаа. 12 нь англи, 7 нь хятад, 3 нь орос хэлний орчуулагчийн зэргийн шалгалтаа амжилттай өглөө. Гадаад орчуулагчдын мэрэгжлийн шалгалтанд их хэлний шалгалт байдаггүй бол Монголын шалгалтанд энэ сорилыг оруулснараа 2 хэлний мэдлэгийг зэрэг үнэлсэн гэсэн үг юм а. Зэргийн гэрчлэгээтэй болох нь тухайн мэрэгчлэлтний орчуулах хэлмэрчлэх ур чадварыг мэдэх давуу талтай. Дараагийн зэрэг дотоох шалгалтаа 9 дугаар сард авахар төлөвлөжээ. Энэ бол анхан шатны орчуулагчийн мэрэгжлийн шалгалт байгаа. Гэхдээ анхан шатны гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр зэргийнхаа хувьд бол 3 дугаар зэрэг. Тэгэхээр зэрэг маань яаж явах вэ гэхээр 3 дугаар зэргээс эхлээд 2 1-р зэрэг хүртэл шалгалт явна. Тэгэхээр эхлээд 3 дугаар зэрэгээ авсан тэнцсэн хүн бол дараагийнхаа шатнд 2 юм уу 1 рүүгээ орох, шат дараалан орох ийм шалгалт байгаа. Тэгэхээр энэ жил анх удаа авч байгаа учраас анх удаа анхан шатны буюу 3 дугаар зэргийн шалгалт аваад ингээд шалгалт маань амжилттай сайхан болоод өндөрлж байна. За энэ бол хамгийн ихний ач холбогдол нь болохоор ерөөсөө улс орны энэ орчуулгын салбарын чанарын асуудлыг ярьж байгаа. Тэгээд манай Монгол орчуулагч нар хэр зэрэг чанартай орчуулж байгаа вэ гэдг нь тодорхойгүй байсан. Энэ нь бол тодорхой болно. Орчуулагч нар өөрсдийнхөө ямархуу түвшний ур чадвартай аль ур чадвар нь илүү юм уу аль чадвар дээр бас илүү ахиулах шаардлагатай вэ гэдгийг мэдж авах юм боломжтой юм шалгалт байгаа. Энэ хурцлалтыг би хятад хэлээр өгсөн. Тэгээ олон жил хятад хэл сураад орчуулагч хийгээд багшлаад явж байгаа хугацаанд өөрийнхөө энэ мэдлэгийг үнэлэх юм шалгалт Монгол улсад зохион байгуулагдсан маш их баяртай байна. Тэгээд бас шалгалт нэг анхны удаа ороод бас нэг түүхийн нэг хэсэг болж байгаадаа маш их баяртай байна. Энэ хүн шалгалтыг өгөөд энэ хүү зэрэгтэй баснараа нэгдүгээрт би өөрийнхөө мэдлэгийг ингээд ямархуу түвшинд байгаагаа мэдэж авлаа. Цаашдаа ч гэсэн дараагийн шатанд бэлтгэхэд өөрийгөө илүү их бэлдэж сайжрах юм хөшүүрэг болж өгч байгаа юм болов уу гэж бодож байна. Улс орны гадаад харилцаа, эдийн засаг, нийгмийн хөгжилд энэ орчуулагчдын хувь нэмэр бол бас чухал үүрэгтэй байдаг. Тэгээ энэ чиглэлийн бодлогыг нэгтгэж чанарыг орчуулагчдын мэрэгжлийн ур чадварыг сайжруулахад энэ шалгалтын ач холбогдол бол мэдээж урт хугацаанд бол маш сайн гарахаар харагдаж байгаа учраас Монгол Улсын их сургуулийн удирдлагын зүгээс мэрэгжлийн энэ орчуулагч хэлмэрчдийн ур чадварын шалгалтыг цаашдаа улам төгөлдржүүлж авах тал дээр нь бол ажилланаа. Монгол Улсын их сургууль 1942 оноос гадаад хэлний сургалт явуулж эхэлсэн. Одоогоор гадаадын 14 хэлийг бакалавр, магистр, докторийн түвшинд зааж байна. Орчуулагчийн мэргэжилд 2014 оноос онцгой анхаарч эхэлсэн. Улс орны гадаад харилцаа нийгэм эдийн засгийн хөгжилд орчуулагчдын хувь нэмэр маш чухал юм а.